Зохиолч Баасанжовын цэцгээ. Хотын айл. 1-р хэсэг. Их хуршийн удирдагч Брежневийн бэлгийн хорооллын нэг байранд дунд сургуулийн багш Бата эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Бата 30 гаруй жил ажиллаж байгаа Ахмад багш. Эхнэр Янжмаа улсын 3 дугаар эмнэлэгт эмж, том 2 нь оюутан, бага охин хүүх 2 нь дунд сургуулийн 8, 10 дугаар ангид суралцдаг аж. Тэдний хүүхдүүд энэ байранд анх ирэхдээ жаахан байхдаа болоод л байсан. Одоо өсч томроод 3 өрөөндөө багталцахгүй болжээ. Багш эмч 2-ын манд цалин байрны хөлс хоол унднаас нэг их хэтрэхгүй жилээс жилд хүүхдийн хэрэглээ өссөөр. Улс орны байдал тогтворгүй юмны өмнө өсч хангамжч муувалж иржээ. Залуус эрх чөлөө ардчлал гэгч рүү хушуурч хуучин юм уул болж, шин юм зул болж, Бата багшийн олон жил цэмцээтэл өмссөн дарабан болтой өөрийн ирэхгүй хуучирч, ханцуур нэмгэрч сэмрээд, эхнэр Янжмаа загвар нь хоцрогдсон улаан хүрэн булган захтай болтойгоо саявтархаан сольж, комиссийн дэлгүүрээс шинэвтэр нилонон пелник авч өмсчээ. Өмссөн хувцс нь модноос гарч гагцгүй тэдний толгойд байх оюуны потенциал хэвээр байсан ч залууст гадна төрхөөрөө гологдож эхэлжээ. Залуус өнгө зүс харах нь илүү болж арга туршлага багтай ганган дэгжин багш эмч нар төрөн орж иржээ. Тэдгүүрийн насанд хариугүй ойртож яваа 2 маань 2 том охиноо яаж игээд дээд сургуулийг нь төгсгöd авах гэж зүтгэж байлаа. Хүүхдүүд нь ч хувцс хунраа арга гамтаа өмсөж, элдэв нэхэж шаналгахгүй тул ёстой л болгосоор өдий хүрчээ. Байрны мөнгө, оюутны төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа нь цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүст амаргүй болж байна. Оюутан 2 охины нэг нь тэтгэлэг төлбөрт хамрагддаг тулдаа л бас ч гэж учиртай. Иймхүү нэгэн түмний хүүхдэд эрдэм боловсралтай болгох гэж нөгөө нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хичээн ажиллана. Хизээний л хил амгүй шулуун шудраг ажиллаж хөдөлмөрлөж ирсэн болохоор тоох жумгүй зүтгэсээр харин залуус цалин хөлсөө нэмэгдүүлэх эрхээ хамгаалуулах гэж тэмцсээр. Тэд ийхүү тэмцэж цалин хөлс бага саг нэмэгдүүлэх боловч дагаад л юмны үн нэмэгдэж орхино. Том охиноо багшийн мэргэжил сонгоход нь удам дамжсан багш болох сайхан ч хувийн амьдралд нэмэр багтаа цалин хөлс бага оюуны чадвах их шаарддаг гэж хэлсэн ч охин өөрийнхөө сонголтоо хийжээ. Бата тэгээд за яах вэ? Дандаа одоогийнх шиг байхгүйц гэж бодов. 2 дахь охин бас л ээжийнхээ мэргэжлийг өглөхөр шийджээ. Иймхүү бүгд тус тусын ажил сургуультай явцгааж бага охин үдээс хойш хичээл орох тул гэр орноо цэвэрлэж үлдэнэ. Өглөөний цанд байх уу цай, маасалдаа талах идээд л гарцгаана. Оройн хоол нь баяр ёслолоос бусад өдөр ногоо, гурил төлхөө шүлтэй хоол идцгээе. Ийхүү наран саран ээлжилж өдөр сарууд өнгөрсөөр тэд амьдралаа голж гоочлолгүй тус тусдаа зүтгэсээр байлаа. Том охин нарангой арайрт тарах тул оройн хоолоо хийх ба ээж нь амарсан өдрөө гарын хоолоор гэрийн хинээд айлна. Амралтын өдөр халуун бүлээрээ ширээ тойрон сууцгааж инээд хөөртөө хоололцгооно. Нэгэн хоолны үеэр баггүй анар гаднаас шууган орж ирээд инээд баяртайгаар би одоохон гээд өрөөнд орж хувцас сольж гараавгаачаад ирж ширээнд сууснаа. Аваач, би өнөөдөр сургууль дээрээ ерөнхийлөгчөөр сонгогдлоо шүү дээ гэв. Аав нь түүнийг өхөөртөн харж инээхэд ээж нь юу гинүү гэсэн янзтай том харав. Харин их жигшгэлэн за чи минь зүгээр үү? Бас юу ерөнхийлөгч вэ гэж шоолонгой харж асуув. Анар ягав улсын ерөнхийлөгч байхгүй юу? Багванд очир отгоош гэхэд дүү солонгоо нь аа тийм ах сурагчдын парламентэд сонгогдсон юм гэж тайлбарлав. Тэгсэн чинь анар нэг их сүрхий хоолоогоо заснаа. За тэгээд бид юуны өмнө төсвийн ажилчдын цалин хөлс тэр дундаа багш эмчнэрийн цалин сайн нэмэх болно.
Тэгэх юм бол та хоёр минь бас манай сургуулийн ер нь бүх багш эмч нарын цалинхүйс нэмэгдэж цалингаас цалингийн хооронд өөрөөр тавьж явдгаа болно үсттэй гэд аав ээж рүүгээ харж бид бусдын өмсдгийг өмсөж эддгийг идэх болно. Бас миний сайхан эгч нар минь 10 жилийн огтоос дор хувцлахаа болно шүү дээ гэж дуржигнуулаад бүгдийг нь тойруулан харав. Аав нь нэмсэглэн өө минь одоо л нэг газар дуудаа хоолоо идтээ гэж инхрийлэн харж хэлв. Гэтэл анар дахин дүрлзэж аав ээж хоёрчтэй хүн чинь сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ. Манай зарим багш нар таныг юу гэж ярьдгийг мэдэх үү? Манай Бата багш хуу намыг хүн болохоор үг дууг зүтгээд л байх юм. Өчнөн олон жил ажиллаж чад ганц болтойгоо солиод өмсчиж чадахгүй удамны 8-ачтаас дор амтрах юм. Ухаарч тэмцэх хэрэгтэй штэ гэж ярилцаж байна үлээ гэж хоолоо ганц нэг халбагдснаа би хоол идэхгүй. Сая мөгийгэнд амттай хоол идчихэд ирсэн. Үргэлжил ногоотой шүл маасалтай талах эцээр залхлаа гэд тавгаа түлхэж орхив. Аав ээж хоёр нь түүнийг гайхан харна. Анар манай ангийн мөгийгийнх ямар айл байлаа да. Одоо аав ээж ах эгчгүй л 8-нд явж зах дээр зогссоор амьдрал нь шаал өөр болчихсон. Хүүхдүүд нь гой ганган хувцлаж гар утас бариад л сайхан хоол иддэг. Тэднийд байхгүй юм гэж байхгүй. Гэтэл манайх ямар байна? Та хоёр минь хичнээн сайхан мэдлэг боловсралтай үлээ дээ. Үр хүүхдээ бодож үг дуугүй зүтгээд байлгүй тэмцэх хэрэгтэй. Өөрсдийн оюуныхаа чадамжийг үнэлүүлэх хэрэгтэй шүү дээ. Хуу намын гишүүдгээд амаах амхиад сусаар байтал хувийн амьдрал чинь өдрөөс өдөрт мууцар байгааг бодож үзсэн үү гэж хэлээд босоод өрөө рүүгээ явчихлаа. Бид бүгдээрээ дуу шуугүй дор дороо бодолд орж ногоо төшөлөө эцсээр үлдцгээлээ. 1-р хэсэг төгсөв. Жирийн амьдрал 2-р хэсэг. Худалдаачны гэр бүл. Эд залуу 30 гаруй насны Ирэм Насаа Навчаа хоёр дөрвөн улирлын турш тасралтгүй зах дээр зогсож бараа зарна. Нацаагийн хуг нь хөдөөний айл. Тэр жилийн зуданд малынхаа талыг тавьж туугаад үлдсэн малаа зарж барлуулад авга ахыгаа бараадан хотод ирж амьдрах болжээ. Энэ үед зах зээл хөгжиж ганцгийн 8-ачид хүчээ авч байсан үе. Хөдөө аав ээж нь 2 дүүтэй нь үлджээ. Авга ах нь багсаг 8 хийж Ирэнээс бараа зөөж эхнэр нь зах дээр зарж борлуулдаг гэж. Насаагийнх тэдний хашаанд ирж бууснаар авгатайгаа хамт бараа зөөж Навчаа бэр ихчтэйгээ лангуу авч бараа зарах болжээ. Насаа авгатайгаа Ирэнээс бараа авч хойшоо Орос руу зарж 2 айл овоо дэвжиж ирэв. Нутаг орноороо явж таргууны арьс олж ирээд малгай хийж Орос руу явж борлуулах нь овоо ашигтай болж иржээ. Өдөр сар харван одож 2 жил болоход авга нь тоглог орон сууцанд орж Насаагийнх хашааны эзэн болж байшинд нь тоглох болов. Энэ үед хөдөө үлдсэн ээж аав дүү нар нь цөөхөн малаа зарж хойноос нэрж хашаанд нь буужээ. Аав ээж нь хамт байх болсноор Насаагийн 2 хүүхэд харах хүнтэй болж эхнэр Навчаатайгаа хамт 8-нд явах болов. Нэг удаа овоо хідэн арьс малгай борлуулж хад буцах гэж байтал Оросын дээрэмчтдээ тарж мөнгө алдаад арай хэд амьд мэд гэртээ буцаж ирснээс хойш Орос руу зүглэхээ болжээ. Навчаа зах дээр лангуугаа ажилуулж Насаа Ирэнээс бараагаа зөөгөөд бусдаас дутахгүй дажгүй амьдрах боллоо. Насаагийн эмэгтэй дүү сургууль сурж эрэгтэй дүү нь ахтайгаа 8-нд явсаар унах унаатай болов. Аав нь арьс сурэлдэж сандал ширээ хийж тэрийгэ өөрөө зарж борлуулчихна. Ээж нь 2 хүүхдийг нь хараад өгөх тул ард талдаа санаа зовхгүй тун боломжийн амьдрцгаах ажээ. Нэг өдөр зах дээр нутаг усны айл сайхалд явдаг байсан Нацаг гэгч айлын хөө төмөр нэлийн гундуу явж таарчээ. Насаа түүнийг таниад "Өө төмөр, сайн уу? Хизээ ирэв?" гэсээр уулзав. Тэр "Өө, Насаах, таныг таньсангүй штэ. Би сайн. Танайхан цөм сайн биз дээ?" "Манайхан сайн.
Аав ээж нь сайн уу? Төмөр дуугүй хэсэг байснаа аав маань өөд болоод ээж дүү бид гурав хотод нүүж ирсэн. Тийм үү. Тунч хэцүү юм болж байдэ. Аав чинь тунсан хүн байсан даа хөргий. Танах тэгээд хаа байгаа юм? Чи юу хийж байгаа вэ? Гэхэд дүү нонцыг хийсэн юмгүй дээ. Саяхнаас зах дээр амтны бараа зөөж өгч байгаа. Манайх зүүн салаанд нэг айлын хашаанд буусан. Хотоос их хол болохоор ажилд явхад амаргүй л байх юм гэв. Тэр хүүг даваа гэдэг. Их л даруухан сайн хүү юмсан. Их л ядарч яваа юм байна да гэж бодоод дагуулсаар эхнэрийнхээ лангуу дээр очиод за дүү минь жаахан явж байгаа дэр. Тэгээд манайх руу очиж аав ээжтэй уулз гэж хэлв. Даваа маш их баярлан нүдэн сэргээд за тгий хаа гэлээ. Ийхүү зах дарахаар давааг дагуулсаар харахад ээж аав хоёр нь түүнийг баярлан угтаж дайлж цайлж нутгийн сонин яриулсаар оройтсон тул даваа гэрлүүгээ ярьж насаагаар хургуулan харив. Зүүн салааны бүр хойд зах руу задгай шахуу хашаанд байх навсгар бор герт ээж дүү хоёр нь лав барьчихсан сууж байв. Насааг хараад ээж нь бас танихгүй даваа хэлэхээр сая таниж баярлан аав ээжийнх нь мэндийг асуугаад хөө минь бид гурав хот орж ирээд хөл олохгүй нэг иймэрхүү л амьдарч байна. Муу өвгөө минь өнгөрснөөс хойш мал маань ч үсдэггүй. Хажуугаар нь зод зурханд алдаад хотод арай дээр болов уу гэсэн хөдөө байснаас бөөрч дор. Хөдөө мал маллаж амьдарсан нь арайч дээр юм уу гэж бодох боллоо хүм гэд нүдээ харчих нь өрөвдөлтэй. Бор цайнаас өөр юм алгадаа. Миний хүүд ажил олцсонгүй юу гэж хүүгээс асуув. Насаа тэр хөгшөнд хэдэн төгрөг өгч та хэдийг даруй аваачиж хашаанда буулгая да гэхэд хөгшин учиргүй баярлаж уйлсаар үлдэв. Насаа аав ээж хоёртой энэ тухай хэлэхэд үгүй юу тэгэлгүй яахав. Миний хүү ийм л сайн хүү шүү гэж магтав. Удалгүй хоёр хөгшин яаруулсаар даваа ээж дүүтэйгээ тэдний хашаанд буухаар ирэхэд насаагийн аав ээж хоёр өөрийнхөө гэрийг гаргаж жимбитэл барьчихсан угтжээ. Нутгийн хөгшөд ахан дүүсшгэл уйлан хайлан уулзцааж хэдэн өдөр орж гарan чухмал наран гарах нь тэрэ. Даваа насаагийн туслах гэж дүүг нь ойролцоо сургуульд сурах гар болов. Дэм дэмэндээ дээс ирчэндээ гихчээр амьдрал хүмүүсийн хичээнгүй хөдөлмөрийн хүчинд урагшилсаар. Төр засагч захын удирдагч хөөрхийн намайчдын хөдөлмөр хамгаалал орчин тогтчлт эрүүл мэндэд анхаарч байгаа юм алга. Түрээс нэмэгдэж худалдан авагчид ч барааны чанарт анхаарах болсон тул аль болох чанартай үнэтэй бараа авчрах шаардлагатай болсноор мөнгө төгрөгийн хэрэгцээ их болж иржээ. Худалдаачид банк санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авснаар тэднийг л баяжуулж байгааг тоох хинч байсангүй. Гэвч тэд хөдөлмөрлсөөр хэдэн жилийн дараа насаагийнх аав ээжтэй эрүүл агаарт шинэхэн байшин барьж өгч өөрсдөө байранд орцгоо. Даваа орсон айл бүхэн дэмждэг. Насаагийн авгын хашаа байшингийн эзэн болж үлджээ. Даваа маань хантай болж зах дээр хоолны газар ажиллуулж дажгүй ашиг болно. Өнөөдөр даваагийн анхны хүүгийнх нь үсний нарт насаагийн хожихоор явцгааж байлаа. Ажилсаг ухаалаг хөдөлмөрч хүмүүс хаач амьдралыг цэцгэлүүлж чаддаг нь сайхан. Нэг нэгнээ гэх нутаг улсын хүмүүсийн сэтгэл үнэхээр гайхалтай сайхан. Малчин Монголын удам хүчрхэг тэсвэр хатуужилтай тул ямар ч бэрхшээлийг даваад гарчих нь сайхан юм да. 2 дугаар хэсэг төгсөв. Жирийн амьдрал 3 дугаар хэсэг компани захирлын гэр бүл. Загдчав нэгэн томоохон компани захирал 2-3 газар алд ухаж улам томрох санаатай нилээд техник төхөөрөмж хурааж цуглуулсан ч ажил явдал нэг л урагшлага байлив. Энд тентгүй уул уурхаан компаниудын ухаж хайсан газрыг сэргээн засварлаагүй олсон лицензийг цэгцлэх ажил нилээд хүчтэй ярагдаж том асуудал бий болжээ. Зах зээлээр эхлэхэд шин төрийн түшээд ах дүү нарынхаа тусламжтайгаар нэгэн дэлгүүрийн барилга өмчлөн авсан аж.
Дэлгүүр ажилуулж хажууд нь хоолны газарч нээж үзэж яаж хийсээр байгаад өөрхөн хэдэн төгрөг хоримтлуулаад авснаар ороо бусгай цаг үед нэг их хөл алдахгүй дэвцээрлээ. Анх хуваарь эрхлэх аж ахуйгаар эхэлсэн бол аажмаар хувь зайд компани болон томорсоор өнөөдрийн өндөрлөгт хүрч чаджээ. Эхнэр норлохоо нь эдийн засагч мэргэжилтэй. Загж жавтай ханисаар хоёр хөөрхөн хүүтэй болжээ. Загживын анхны эхнэр багш мэргэжилтэй түүнтэй хамт амьдарч байхдаа хүү охинтой болсон аж. Загжив өөрийн эцэгийнхээс өвлсөн хашаа байшингаа зарж багсах хадгалсан мөнгөө арвжуулсаар эрээн Орос хоёрын хооронд наймаа хийж гэрийн бараа хардаггүй тул эхнэр нь 6 настай охиныг нь ээж дээр нь орхиод хүүгээ аваад гадагшин аваад өгсөн байлаа. Загжив амьдралын төлөө нойр хоолгүй зүтгэж байхад хаяад явчихлаа гэж эхнэртэй гомдож нэг хэсгэл баахан гутарж байтал ээж нь нас барж 2 дугаар ангид орж байсан охин нь харахунгүй учир 8-нд явж чадхаа болоод ахаасаа тусламж авч дэлгүүр хувжилж авчээ. Охин Лянхуа угийн сэргэлэн хөдөлгөөнтэй хүүхэд ээж нь байхгүй гэж эрхлүүлсээр нэлээд дураараа болж анги ахих тусам асуудал тарьсаар байлаа. Анх охиныг төрөгдөл нэрэн дээр нь эхнэр нь санал зөрөлдөж байсан ч хадам ээж нь Лянхуа гэж нэрлэнэ гэж зүтгэсэн байж. Учир нь хадам ээжийнх нь аав дотор хүн байжээ. Загжив 3 өрөө барьныхаа нэг өрөөнд боломжийн эмэгтэй хүн суулгаж Лянхуад анхаарал тавиулах гэж зар өгсөөр 3 чимэгтэйг охинтой таарахгүй явцгаажээ. Дөрөвдөх нь хөдөөнийх эдийн засгийн сургуулийн 3 дугаар курсын оюутан охин олон таван үггүй учир Лянхуа өөрийн дураар оюутан бүсгүйж мөрөөрөө байсаар төгсөх жил нь Загжив түүнийг элдвээр аргалаж чаргалаж байгаад ханилан суужээ. Үсгүй Лянхааг дагуулan хөдөө нутагтаа очиж ёр түүний үгээр байх тул тэр хоёрыг ханилахад Лянхуа огтхонч дургуутсангүй. Загжив нэг сумаар 2 тулаа буудаж эхнэрээ 10 өрийн хаалгаар банкнд ажилд оруулж зээлийн эдийн засагч болгоод ав. Ийхүү урагшаасаар охин нь ч өсч томрохын хэрээр асуудал тарьж нарийн цэнгэнд дуртай нэгэн болж өсөв. Дунд сургуулаа дөнгөн данган төгссөн болов. Аав нь сонирхлынхын дагуу гой сайхны жижигхэн давгүй дэлгүүр нээж өгчээ. Загживын 2 дахь эхнэр норлохоо дунд зэргийн нуруутай дүрлгэр хөөхөн нүдтэй даруухан бор охин байлаа. Загживын үгээр шахуу байдагч ажилдаа нэгт нямба сайн эзэгтэй боловч багаасаа эвдэрсэн дураараа охинд нэг их шаардлага тавьж чаддаг байж. Загжив ажилдаа шамдсаар овоож хөлжиж алтны хэд 3 уурхайтай болсон ч сүүлийн үед уулуурхаан хуульч чангарч эргэж нөхөн сэргээлт хийлгэх дөрүүжин хүндсэн газруудыг цэгцлэхээс нааш өөр газар олохгүй болсон тул нүүрийнх машин техникээ зарж борлуулах нөхөн сэргээлтийн ажилчид ховор зэрэг зардал чирэгдэл их болж ирэв. Анх охиндоо гайгүй аятайхан байрлалтай багахан дэлгүүр худалдан авч өгчээ. Одоо хөрөн өмнө хэрэгтэй болсон тул дэлгүүрийн барилгаа зарах гэд охиндоо хэлсэн биш охин нь огт холбоо барилгүй алга болчихсон тэр. Дэлгүүр дээр нь очивол хаалт тавиа. Хажуу хүмүүсээс асуувал ойрд ажиллаагүй гэжээ. Эрд сурсаар Лянхуаг олж уулзвал дэлгүүрээ барьцаанд тавиад үерхдэг залуутайгаа болохгүй газраар явж мөрийтэй тоглодог болсон байлаа. Мөнгө урсан орж ирж байхад тоодог байсан. Харин энэ үед бол зархад овоо хэдэн төгрөг болчихмаар байхад юу вэ охин минь? Арай дэндэн гэж Загжив багтрах шахан уурлав. Загжив хуучин эхнэрийнхээ утасны дугаарыг хайж олоод уцтвал нэгэн эрэгтэй хүн авснаа. Та хэн бэ? Би Загжив байна. Нандинтай ирж болох уу? Гэхэд нандаа гэртээ байхгүй наа. Том хүн маань цол хамгаалах гээд Америк явчихсан. Хэлэх зүйл байвал би дамжуулаад хэлэх үү? Гэв. Үгүй ерөн. Лянхуа бид хоёрын байж байгаа царай. Тэг хэцэл мөх хүн маань эрдмийн цорл хамгаалсан байдаг. Би гэдэг хүн ядаж хүүгийнхээ төлбөрөөс төлөлцөж байгаагүй шүү дээ. Олох толохын төлөө хамаг бүхнээ зориулж явсны эцэст ингэж дам борж дуусгах гэж.
Яадахад энэ охины байж байгаа царай, тоглоом, цаашлаад харь тамхич татдаг байж магад. Гээж бохимдон энд тэндгүй ухаж тунгасан нүх газар шороо нүдэнд харагдаж цээжээ цохилон уйглан айглан уйлсаар машиныхаа жолоон дээр тэгнэ унжээ. Төгсөв. Ороо босгоо нийгмийн хэцүү хүн үед эдгээр 3 айлаар төлөөлүүлэн тухайн үеийн амьдралыг төсөөлөхийг хичээсэн билээ. Уншигч та нартай баярлалаа. Та бүхнийг татгалцахгүй бол дахин хуучин тэмдрээ ухаж үзнэ. Зохиолч Баасанжавын Цэцэгмаа. Баасанжавын Цэцгээ. Сүүлийн бүтээл.